Сэрээрээ босоороо 81 дахь өдөр минь эхэлж байна. За өглөөний 7 цаг өнгөрч байлаа. Босоод шууд 400 үндсэн өсрэлт рүүгээ орлоо. За ингээд 400 дээснийхээ өсрэлтийн төрлүүдээ өдөр болгоноор ингээд өөрчлөөд арай нэг жоохон эвсэлтэй болоод за ингээд өсрээд байгаа. За килограмм бол 83 кг дээр ер нь бол ирсэн байгаа. 83.14 дээр л тогтчлоо. За ингээд 81 дахь өдрөө би нийтдээ 4 кг хассан байна. 97.45 кг-аас. За ингээд энэ 7 хоног бол нэг жоохон гурал зөвлөгөө ихтэй байсан. Одоо ойрын 1-2 хоног бол хөдөө гадаа яваад нэг тархиа амраагаад жоохон амралтын горим руу бол орцсон байна. За ингээд сунгалтын дасгалаа хийгээд гар дээрх сүнэлтээ хийлээ. Гидсний таталтаач мөн бас ингээд үргэлжлүүлээ хийлээ. За охин хичээлдээ явахаас өмнө гээд бас дээсээр намайг дуурайж дээсэнд орлоо. За ингээд гидснийхээ турникэн дээр хийдэг хөлөө өргөдөг дасгалаа бас хийгээд ингээд өглөөний дасгал дуслаа. Өнөөдөр бас гадуур нэлээ олон ажил амжуулах байгаа. За төрийн ордонд очоод за Баясаа гишүүнийхээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны залуучуудтай уулзсан. За ингээд нийслэл маань эзэнтэй болж нийслэлийн тэргүүнээр Насанбат маань ингээд ажиллахаар болж өнөөдөр томлолтой тушаалаа авлаа. За тэгээ найзтай бас ажлын өндөр амжилт хүсье. За хөгжлийн бэрхшээлтэй иргэд байвал бас надтай бас холбогдорой. Та хэдтэйгээ хууль эрх зүйн орчин бодлогын асуудал дээр бас санал солилцох боломжтой шүү гэдгээ хэлье. За ингээ ажил тараа гараад ирлээ. Октоудаа авахаар ирлээ. Талбай дээр дүүрэн жагсагчд байлаа. Сүүдрийн засгийн газар гэсэн хүмүүс байлаа. За ингээд октоудаа авчаад ингээ гэрийн зүг гэдэг. За ингээд октоудтайгаа хамтдаа гэртээ ирчээд өнөөдөр октоудынхаа шүдийг имчилгээнд бас ингээ хяналтанд оруулна. Тэгээ ганц нэг шүд цоорцсон байж магадгүй гээд шүдний эмнэлэг дээр гэрээр ирдэг эмнэлэг дээр ирлээ. За нэг 2 шүд ломбдуулаад хэд хэдэн шүд хамгаалтанд орууллаа. За ингээд орой боллоо 6 өнгөрч байлаа. Октоудтай нэг шүл хийж өгчөөд оройныхоо 12 минутынхаа гүйлт рүү шууд орлоо. За ингээд гүйлтээ хийчээд өнөөдөр эрт амархаар ерөнхийдөө шийдсэн байгаа. За ингээд жимээ бодоод л нэг жоохон хашраал тойроод байна. Тэгээ жим рүүгээ ер нь орноо. Тэгээд хүмүүс туранхай байхыг үзэж чадахгүй муухай чи зөхгүй байна гэж намайг таньдаг хүмүүс тэгээд байгаа. Хурдхан шиг булчин масаа нэмхийг хүсэж байна. Тэгэхээр ойрын хугацаанд жимд бас явна гэж бодож байгаа. За ингээд өнөөдрийн дасгалууд энэ хүрээд өндөрлж гин гар дээрх 15 сунайлт гидсний одоо 20 таталт үргэлжлүүлээд 10 сунайлт гэд бүгдийн л яг ном дөрмийн дагуу сайхан хийлээ. За ингээд та бүхэн минь сайхан амраарай. Маргаашийн ажилд өндөр амжилт хүсье.